За Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Өргөдлөө яагаад өгч вэ гэж. Гэхдээ одоо яагаад өгснгийг би сайн мэдэхгүй байна. Яа харахгүй өргөдөл нь одоо өөрийнх нь гар үсгт өргөдөл бидэнд тараагдсан, бас танд тараагдсан байх. Энэний дагуу бас эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал гэж оролцооч гэж дуудуулсан харамсалтай нь хүрэлцэн ирээгүй. Уул нь бас ирж байгаад болсон болоогүй үнэн худал одоо энэ гишүүдийн ярьж байгаа энэ олон асуудлыг сонсоод бодит мэдээлүүд авсан бол нас зөвлөх хэрэгтэй л байсан ба хаана. Харамсалтай нь ирж оролцоогүй. За улсын их хурлын гишүүд бас эдийн засгийн байнгын хороонд Монгол банкыг шалгаа гэдэг асуудлаас ярьсан. Гишүүдийн ярьсан одоо гаргасан саналыг байнгын хорооны санал дүгнэлтэнд тусгах үүрэгтэй. Эннийхэн дагуу одоо гишүүдийнхээ гаргасан саналыг байнгын хорооны санал дүгнэлтэнд тусгасан. Мэдээж одоо шалгах бүрэн эрх нь бол улсын их хурлд шууд харьяалагддаг байгууллага. Шууд харьяалагддаг байгууллага шалгах эрх нь бол улсын их хурл байж байгаа. Улсын их хурлын гишүүдийн саналыг гаргах хэрэгтэй. Энэ дагуу энэ саналууд гарсан байх гэж бодож байгаа. За хууль зөрчсөнгээ та бол элтэд хууль өөрөө одоо буруу тайлбарлаж хуулийг яриад байна л та. Би танд хуульд заасан хугацаатай асуудал гэдгийг танд уншаад танилцуулчаа гэж бодож байна. Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйл. Улсын их хурлд ажлаа шууд хариуцсан тайлгнадаг байгууллагын удирд галбан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам гэдээ байж байгаа. 45-1 хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан улсын их хурлд ажлаа шууд хариуцсан тайлгнадаг байгууллагын удирд галбан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал дүгнэлтээ гаргана гэсэн ийм одоо хуулийн хугацаатай асуудал юм аа. Та хуулийн хугацааг өмгч хуулийн хугацаатай асуудал гэж мушгиж тайлбарлаад хэлж байна. Тэгвэл би танд 45 дугаар зүйлийн 45-ын 1-ийг уншаач. Энэ хууль заасан хугацаатай асуудал юм шүү гэдгийг хэлжээ. Нэгдүгээрт. Тийм болохоор яг одоо хууль зөрчөөгүй. 12 онд хууль зөрчөөд улсын их хурлын даргыг томилж байсан. Хамгийн өндөр настай нэгэд цагаан дээр хараар бичсэн багт нь хууль зөрчөө томилж байсан. Тэгвэл энд цагаан дээр хараар бичсэн хуулийн дагуу өнөөдөр асуудал яригдсан. За мөн одоо 12 онд та бүхэн завсарлах хугацааг 5 хоног болгосон. Тэрний дагуу та 5 хоногийн завсарлах хүссэн. Харин хууль заасан хугацаатай асуудал дээр хуралдаан даргалагч 4-6 дээр нэмж орсон шүү дээ. Энэ одоо Ардчилсан намын гишүүн Батбаяр гишүүнээ санаачлагаар орсон заалт. Хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхээс саад болохгүй байхаар завсарлахын хугацааг тогтооно гэж Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4-6 заагдсан байна. Энэний дагуу би танд 30 минутын завсарлага өгсөн. Түрүүс эдийн засаг хүнд байна, эдийн засаг хямарсан гэ та бүхэн сая одоо таач ярьлаа, Эрдэнэ цайч ярьлаа шүү дээ бас. Ийм хүнд үед энэ Монгол банк гэж энд хариуцлагатай том байгууллагын удирд галбан тушаалтныг бид нэр цаг алдахгүй 1 минут 1 хором алдахгүй бид нэр томилох ёстой. Нэгэнтээ хүн би ажиллаа хийхгүй, би одоо ажиллаа өгье гэдээ өргөдлөө өгсөн байхад нь бид нэр 5 хоног гээд хугацаа бариад шаардлага байхгүй. Ийм учраас хууль заасан асуудлыг хууль заасан хугацаанд нь шийдэхин тулд хуулийн дагуу танд би 30 минутын завсарлага өгсөн. Энэ хуулийг та бүхэн маань олон хугацаатаа санаачилж их баталсан. Энэ хууль заасан цагаан дээр хараар бичсэн хуулийг хэрэгжүүлж байнгын хороо хуралдсан. Энд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэдгийг танд хариуцлагатайгаар албан ёсоор хэлье.